Сайн байцгаана уу хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа болон эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Эхний хүүхэд нэр юм блэ? Инрэл. Инрэл орж иржээ. Дараагийн хүүхэд? Жэпрус. Пүрвсан. Дараагийнх? Индра. Индра. Сэтсэн буян. Сэтсэн буян. Намайг Бэлгүүн гэдэг. За бэлгүүн ингээ нэг ангийнхан биш үү? Тий. Сургуулаа, ангиа, багшигаа танилцуулъя. За. Бид нэр бол Хосын Мартин нэрмжид 52 дугаар сургуулийн Зүрхан багштай 5 бие ангийнхан байна. Бэлгүүн ярьж иржээ. Нэг ангийнхан 5 дугаар ангийнхан 5-ын Б гэсэн тийм ээ. Тий. Нэр нь хэм блэ? Нандан болоор. За энэ их сайхан мөч байна. Яг гэвэл их дурсамжтай. Монгол улсын гавьяат багш, хөгжмийн зохиолч, галманд багшийн маань ажиллаж ирсэн сургуулиас ингээ сайхан ирсэн. Хүүхдийн шилдэг 5 дуу зохиолсон. Одоо энэ 100-ны мундаг том цуутан ийм сайхан бэлэг авьяастай хүний сургуулиас ирж байгаа та бүхэнд одоо бас баярлж байна. Ингээд амжилт хүсье. Өнөөдөр ингээ хичээл эхлэе. За өнөөдөр их сонин гоё дүр гаргана хэдүүлээ. Хэлгээл бид амт мэддэг шүү дээ тий. Бүдүүн баар гэх явдалтай. Энийг нэг нэлээд тийм том хэмжээтэй зур. Тэгэхээр том зурхын тулд талбай дүүргчнэ гэсэн үг. Өөрөө их том амттай шүү дээ энэ чинь тийм ээ. Тэгээд будахад яг уу нэг хар өнгөл угаа тэрийг сайхан гээд жигдхэн будаа явчихна. За толгой бол ерөөсөө нэг ийм 100 юм байд. Танилцуулц. За толгой. Багш нэг ийм. Овгор том толгойтой. Тэгээ дээшээгээ босоо ийм толгойтой. Энүүгээр нэг ийм хацарттай тийм ээ. За энэ нэг ийм л юм шүү дээ. Альва юмыг үштэй хэлбэр дүрсээр нь харж зурвал бас их хайртайхан байдаг тийм ээ. Гоё болдог. Амьтан болгонд өөрийн гэсэн донж төрх байж идэг байхгүй юу? За хамгийн гол нь энд нэг ийм хамгийн хүчрхэг хөгжилтэй юм нь бол энэ. 3-ын тоо шиг зээ үсэг шиг юм байгаа биз? Тийм ээ. За энэ чинь л ингээл том нүххийг зурчихтал яг уу. Бараг энэ амьтаа өөрөө гараад ирж байгаа байхгүй юу? Тэгээ энийг аваачаад энтийг ингэж холбоод ингэ холбочих. Дахиад энэгээр нэг зураас сурчиж байгаа. Доошо харсан В үсэг баг хийчихэж байгаа маа. Тэгээд ингээд ингэхлээр яг уу нөгөө нүд нь гараад ирж шít. Энэгээрээ бас нэг юм үрчлээтэй ааж. За ам гэд нэг лут юм би энд нэг ийм юм бит. За энэ амыг доош ингээд номон зураас татаад энэ юу бол энэ их доош шүү. Ингэж гаргаж ирвэл. За хэдүүлээ яг уу нөгөө төрхөө их гоё гаргачихвол сүүлд нь үл яг бай. За явах уу гэсэн цаашаа. Ийм. Китсэн гэдэг нэг ийм сулгай юм байж байгаа. Оо. Ийм юм байгаа шүү дээ. Тэгсэн чи биш дээ. Энэ гар их явдалтай. Энэ гар ингэж ирээд дандаа энэ гараараа ингэж тулна л да. Тэнгүүтээ ингэ атгацсан мэт. За нөгөөх нь адилхан. Ингэж гаргаж ирээд гар нь энд ингэ зангидагдаад ингээд атгацсан байна. Оо тэгэхэд энэ нүгээр нэг юм цугаагаад. За баргад ийм л юм байгаа. Ерөнхийдөө гурвалжин дүрсэнд багтахаар ийм байж.
За чихэм их бол байхгүй. Энд харагдахгүй тэр азрын цаана орсон. Нөгөө сором хүчин бол одоо ингээд чих зурчин шүү дээ. Энд бол байхгүй. За ийм сайхан хөгжилтэй амтан байгаа юм да. За одоо бол та нар шүү дээ. Хар энэ биерэн палмастраараа идэх маягтай битүү яг энэ хэсгээ үлдээгээд тойруулаад ингээ сайхан будаа өвчнө. Зөөлхөн дарна шүү. Тэг тусмаа яг оо энэ биерэн палмас чинь зүгээр ирсэн. Маш гоё гарна шүү дээ. Нэг газараа ингээ илээд байхгүйгээр ингээд цаашаа ахиулаад ингээд жинхтхэн биерийнхээ үзүүрийг ингэж мэдрээд ингээд хүрээндээ. Одоо өөр ингээд тодроод байгаа биз? Будаад ирэхлээр та нарыг ч гэсэн ингээд тодроод эхэлнэ. За багш нь тэсэхгүй нэ босч нэг харъя тань. Хүүхдүүдийнхээ бүтээлийг харахлаараа бүр сэргээ өвчтөн шүү дээ. За нэг ийм л юм байгаа шүү. Зүйтэй. Хамрын нэг талын нүхэнд бүр томрол. Тэг тусмаа ихгүй харагдана. Лот. Заавалчаа. Мондөг юм да манай тавынхан. За энэ чинь наашаа ардсан байгаа шүү. Тэр ард талынхын хэсгээс харах юм бол бүр хай сонио амтан байгаа. За ингээд. Энэ хар өнгөөр их будагдана. Энэ. Тэгээ энийгээ сайхан ингээл идээд будчих шүү дээ. За хэдүүлээ нэг сайхан сэргээд сургуулийн чи ураа дуутай ирсэн гэсэн тий. Ураа дуугаад дуулаад. Тэгээ будалтаа цааш өргөлжлүүлж болно. За ингээд энэ хүлтрээ бодно уу? Энэ хүлтрээ. Энэ хүлтрээ ингээд бодчих. За ингээд нөгөө өнгө нь их чухал. Нөгөө өнгө нь яаж гарч ирж ийм гэхлээр шүү дээ. Энэ горилий ч юм ба штэ. Их хэлбархан оновчтой ингээд зурчлаа штэ. Одоо манай телевиз үзэгч хүүхдүүд бас сурж байдаг байхгүй. Тийм учраас хэдүүлээ энэ өнгөө сайхан дэмжиж өгчөөд тэгээ сургуулийнхаа нэрмжид сайхан дууг дуулцгаан штэ. За ингээд будаад ирэхлээр нөгөөтг чи яаж вэ? Тодроод ирж байгаа ч. Одоо хон горилийнхаа дүр рүү ороод ирж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өнгө тавина гэдэг чи одоо бас сайхан юм байгаа шүү дээ. За нүдийг нь бас харуулчих. Нүдэн дээр за шараар өгч болно. Цагаан цэнхрээр нэг ийм гэдэлгч харъя. Нааша тодроол гараад ирж байна. За хамрыг тодруулдаг гэвэл биш үү? Энэ дээр жаахан улаанаар ингээ илчих. Бүр энэ сүүдрээс ингээ тодроод сүлтээ болоод ирж байна. За өнгийг өнгөтэй нойлно гэдэг чинь шүү дээ. За хүүхдүүд нөгөө өрөө дуугана хэлүүлээд дуу. Танаа өрөө чи юу вэ? Ямар дуу вэ? Өөртөө төрөөгүй. Энэ өрөө сүлэг чинь тийм ээ. Өрөө дууч 100-90. Энэ гайхалтай дууг 52 дугаар сургуулийн өрөө бол кос өөр арга байхгүй. Тэгээ тэр 52 дугаар сургууль дээр багш нь их дурсамжтай байдаг байхгүй. Танай сургуульд их гоё юм юу санагдав. Яг тэгвэл галуу мондох багш дээр нь очдөг байлаа. Хамт уран бүтээлээ хийдэг байлаа. Хүүхдийн мөөжөж өжөө сон гэж сэтгүүлийг бид нар хамтан гаргадаг байлаа. Тэгэхээр 52-ын гэхлээр одоо маш их баяртай байна багш нь. Их сайхан дурсамж өөрч байна. Ингээд 100-90 одоо ингээд бүгдээрээ хоороор тийм найрал дуугаар дуулна. Найман наснаас ухаан ургуулж
Нандин элмийн түлхүүр атгууч ардын багчаа уучруулж өгсөн астынгийн үл сургууль минь байна чи хариулнаа алдрыг бидний батрана зон жигүүр тайр сургуулаа зон зуны ерөөл өргөё. За баярлалаа. За ийм сайхан 52 галманд багш авгуулсан ийм сайхан сургууль. За хэдүүд ингээд зургаас цаашаа. Одоо энэ гар нь байна шүү дээ. Бас ийм өнгөр өгч нь. За одоо тэгэл гарынх нь харыг гүйцээгээл одоо ингээд бодоход яг уу зураг дуусч байгаа. Тэгээ эн чинь яг уу ногоон дэвсгэрт дээр наашаа ингээд гараа туулчихсан зогсож идэг шүү дээ. Цаашаа хараа зогсох юм бол бүр их сонин дүр зураг гарна шүү дээ. Ингээд гараад ич. Одоо нөгөө гидс энэ урд талын хэсэг эн чинь ингэж бодогдно. Тийм ээ. Энэ хэсэг чинь энэ өнгөөр ингэж бодогдно. Багш нь зүгээр тэмдэглэж өгч шүү. За ингээл одоо яг уу ийм ногоон өндөр зогсож иж болно шүү дээ. За ингээд үцээгээд сайхан гоё болж байгааз. Хоёр өнгийн хослол дээр л хэлбэр дүрсээ сайхан хийчихвэл зураг ингээд гараад ирдэг байх нь шүү дээ. Авиаслаг зурагч энерлийн бүтээлийг үзнэ. Энерл зурга урдаа ингэ барьчих. Тэр яг наашаа харсан өөрийнх нь төрхтэй яг төөрхөн хошин бас энэ инээдийн баярын 4 сарын 1-ний үеэр гарч байгаа энэ сайхан нэвтрүүлэгт ингэ сайхан хөгжилтэй зураг зурсан. Энерлтэй улам их амжилттай. Энерл чи ямар мэрэгчлээ болох юм? Том болоод Зураач. Зураач болох уу? Болж байна. Миний мэрэгжлийн нэг гарч. За дараагийн авиаслаг зураач Пүрв сангийнхаа зургийг бүтээлийг үзье. За Пүрв сангийнх бас гоё шүү дээ. Тэр хамран сархаагаад хацранд булцаагаад ингээд наашаа орцоо мойж гээд ингээд алхаад ирж явдаг шүү дээ, тийм ээ. Сайхан зураг зурсан Пүрв санда амжилт хүсье. Ямар мэрэгжилтэй болох юм чи? Би дрон сэхтэй. Энэ ч бас шин тутам сайхан шинжлэх ухаан. За баярлалаа. Дараагийн авиаслаг зураач Индрагийн зураг үзнэ. За, Индрагийнх сүрлэгээ. Хамрын нүхийг сарлахаалгаал байхлаар л их гоё болд юм тий. Тэгээ энэ хөдөлгөөн их гоё, хэлбэр нь гоё. Ингээ зоригтой толгойнхын тэр овгорыг их хөгжилтэй гаргасан. Сайхан зураг зурсан Индрада баярлалаа. Чи ямар мэрэгчлээ болох вэ? Манай удмынхан барыг бүгдээрээ урлагийн хүмүүс болохоор би зураач болно тийм ээ. За амжилт хүсье. Сайн зураач болно. Дараагийн авиаслаг зураач буян цэцэнгийн зургийг үзнэ. Дээш өргөж. Ерөөсө жигдхэн шүү. Ийм сайхан дүрийг одоо та нар дандаа хэлбэр дүрсээр нэмийг харж тэр амьтных нь төрх донжийн илүү тов ойлгож гаргуул гой зураг болох нь шүү. Сайхан зураг зурсан буян цэцэндээ амжилт хүсье. Ямар мэрэгчлээ болох вэ? Зураач тэгээд өвөө маань алдартай ардын зураач байсан. Тэгээд би синг зөхөө. Тэр хүний удам ямар гоё бахархалтай мэдээвэ. За чамд улам их амжилт хүсье. Өвөөгөө залгасан сайн ардын зураач болоорой. Амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач бэлгүүнийхээ зураг үзье. Тэр хамбарын нөхөхийн том ихлэр хөөхөн болоод явчих юм аа. Зүгээр нэг амьд юм нааш ирж байгаа юм шиг сүртэй харагдаж байна шүү дээ. Нэг юуны хүрээлэнд байж идэг шүү дээ. Нэг амьтны хүрээлэнд
Ингээд нөөш зоопаркоос ингээд алхаад ирж байгаа. Ийм сайхан дүр төрхийг маш гоё зурж шүү билгүнэ. Чи ямар мэрэгчлээ болох вэ? Би эмч мэрэгчлээ болно. Оо, эмч зураач. Энэ зургийн мэрэгжил эмч хүнд бас их сайн. Тийм учраас зургаан сайн зурж байгаарай. Тэгээ нөгөө химийн хичээлдээ сайн байх нь шүү дээ, тийм ээ. Бэлгүүнтэй амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Нандин Болройхон зураг үзнэ. За жигтгэн. Одоо ерөөсөө дүрийг маш гоё амьдрууллаа. Багшийн гаргасан энэ төслийг цаашаа явуулжтэй гоё юу болгоод, ном болгоод, үйл явдалтай болгоод ингэж сайхан зохиол болгоорой заяа. За ингээд Нандин Болройтой баярлалаа. Ямар мэргэжтэй болох вэ? Англи хэлний багш. Бас гоё. За ингээд авиаслаг сайхан хүүхдүүдтэй багшны яг бэлгэн гардуулна. Бэлэг дотор чинь ийм мөрөмөл цэлцэг нүр ийм чихэр байж байгаа жимсгэн гэдэг. Тэгээ энэ хамгийн гол нь энд Далай Жамцаахийнх нь энэ их гоё ном бий. Манай 5 дугаар ангийнх нь ном сайн уншина. Манайхан ном уншаарай. Номын нөхөр болоорой гэдэг хөдөлгөөнтэй. Тэгээ энэ Далай Жамцаахийнх нь би Монгол хүүхэд гэдэг энэ сайхан зураг чимгэлттэй агуулга нь сайхан Монгол өв соёлыг харуулсан. Ийм сайхан ном. Эхнээс нь аваад дуустал уншаарай. За. Нэг ихэрчгүүл ном бол дуусгах тийм сонирхолтой. Энэ сайхан номыг. За огшин. Чихрээс үлдэн тараач ном бэлэг хоёроо. Оюун ухааны оюусан түлхүүр шатар энэ удаа та нарт бэлгэлж байна. За ингээд энэ бэлгээ гардуулъя. За амжилт хүсье Нандин Болроо. Баярлалаа. Улам сайн амжилттай суралцаарай. Бэлгүүндээ амжилт хүсье. Баярлалаа. За том ангийнхан гээд одоо оюун ухааны шатар ингэж бэлгэлж байна шүү дээ. Буян сэцэн. Цэцэн буян. Тий. Андуу. Индрад амжилт хүсье. Баярлалаа. Номон бэлгээ аваарай. Түрүү санд амжилт хүсье. Энэрэлтэй амжилт хүсье. Номон бэлгээ аваарай. Цэцэг нүр чихрийн одоо бас урамшуулж гардуулнаа. За чихрэлтэй, номтой, тоглоомтой. Тийм ээ. За. За ингээд өнөөдрийн хичээл үгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр таа. Баярлалаа.